Их хүүхдийн эрүүл мэндийн зөвхөн салбарын асуудал бас улс орны ирээдүйн хөгжил, хүний амьдралын чанарт шууд нөлөө үзүүлэх чухал асуудал. Хүүхэд эрүүл өсөн байж суур нөхцөл бүртгэн зөвхөн тухайн хүүхдийн өсөлт хөгжлөөс гадна гэр бүлийн амьдралын чанар, сэтгэл зүйн тогтвортой байдал, эдийн засгийн ачааллыг бууруулахад ч эргээр нөлөө үзүүлдэг. Мөн боловсрол, хөдөлмөрийн бүтээмж, нийгмийн тогтвортой хөгжилд урт хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулна. Тиймээс их мэнд төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтыг бидний удаагийн сайн үйлс бус, харин Монголын ирээдүйд чиглэсэн урт хугацааны бодит хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын онцлогоо, эмчилгээний чадварыг бэхжүүлж, эрт илрүүлгийг нэмэгдүүлэн эмч мэргэжлүүдийг чадахжуулах замаар их хүүхдийн эндэгдлийг бууруулах бодиттой боломжийг бүрдүүлнэ. Цаашид энэхүү төслийн үр нөлөө нь зөвхөн тодорхой тооны үзлэг эмчилгээ мэс заслаар хэмжигдэхгүй, харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, эрүүл бүтээлч иргэдтэй нийгмийг төлөвшүүлэхэд анхаарч, илүү өргөн цар хүрээтэй төсөл болон хэрэгжих болно. Эрүүл мэндийн хамгийн үр дүнтэй арга нь өвчин эмгэгийг хүндрэхээс өмнө эрт илрүүлэхэд оршдог. Урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоо сайжрахын хэрээр эмчилгээний үр дүн нэмэгдэх, хүндрэл эндэгдлийг бууруулах боломж өргөждөг. Ялангуяа их хүүхэд няраа эрүүл мэндийн хувьд эрт илрүүлэх нь төрхийн хүндрэлээс сэргийлж эмгэг эрсдлийг цаг алдалгүй онцлох, цаашдын сөрөг үр дагаврыг бууруулах чухал ач холбогдолтой. Тиймээс инх мэнд хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг онцлогооны багаж төхөөрөмжийг шинжлэх, эмч мэргэжлүүдийн чадварыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, хөтөлбөрийг 21 аймаг 330 сумд үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр орон нутагт амьдарч буй их хүүхэд бүрийг чанартай онцлогоо, эрт илрүүлгийн үйлчилгээнд илүү хүртээмжтэйгээр хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн цаашид мобайл клиник буюу явуулын онцлогоо эмчилгээний чиглэлд хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Энэ нь дэд бүтцийн ялгаатай байдлаас үл хамааран аслагдсан сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойртуулж, инх мэнд хөтөлбөрийг үндэсний хэмжээнд тогтвортой хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.